өвөл зүгөө бараг сургалт явагдаад амтмалтай харьцуулаад ингээд явдаг. Тэгээд тэнд бол ерөнхийдөө дотроо яг хөгжлийн бэрхшээлтэй хөгжөөрөөсөн бассейн байгаа. За хорс терапи буюу морин эмчилгээ байгаа. За тэгээ ганцаарсан нөгөө хичээл ордог анги танхимууд байгаа. Дээрээс нь хөдөлмөр бэлтгэх нь хүртэл хамтаа байдаг. Өсвөр насны хүүхдүүд ирээдүйд ажлын байран дээр ажил хийхэд одоо жишээлбэл ядчил нөгөө хоол хийгээ сурчих тоогоочийн бэлтгэл дамжаан тэндээ ингээд өдөр тутам заагаа явчихдаг гэсэн. Тэгэхээр маш том цогцлоор байдаг. Тэгэхээр яг түрүүний нөгөө ярианд дурддагсан хідэн төв байгуулахад хідэн ийм цэцэрлэг сургууль байгуулахад нь чухал шүү. За байгуулгаж болно. Гэхдээ нэгэн зүгт харсан байвал зүгээр гэж харддаг. Сайн байцгаана өрх мэд үзэгчтэй сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ганцоо миний хөтлөө өргөдөг өөрчлөлт подкастын ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр миний зочноор за сургагч багш нар нэлээд хүүхдтэй орох ажилтдаг зочид хүрэлцэн ирсэн байгаа. Урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн. Зочдоо баярлалаа. Баярлалаа. За энэ өдөр мэндийг дахин хүргэе. За товчхон өөрсдийн талаар одоо үйл ажиллагаа ямар байдлаар явдаг вэ? Ямар мэргэжлийн хүмүүс үү? Танилцуулаад явчих ингээд уянгаас эхлэе. За сайн бацгаана уу? Намайг Уянга гэдэг. За аутизм тестийн аялал төрөмс байгууллаганд ирдэг гайхамшиг ертөнцийн сургалтын төвийн менежерээр ажилладаг. Сургалтаар үзсэн. За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхд буюу аутизмтай хүүхдийн ээж байгаа. За булгаа маань өөргөө танилцуулгаа. За сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Болгон Заяа гэдэг. Би 2019 онд Монгол Улсын боловсролын сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багшаар төгсөөд нийтдээ боловсролын салбартаа 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд 5 жил цэцэрлэгийн багшаар ажиллаад одоо 3 дахь жилдээ болохоор энэ гайхамшиг ертөнцийн сургалтын төвдөө ороод аба терапист багшаар ажиллаж байна. За баярлалаа. За үзэгч сонсогчд маань ингээд энэ хүмүүс аба дээр одоо аба дээр очсон маягаар юуны тухай ярилцаад байгаамаа гэдэг нь за 4 сарын 2-нд бол бүтэтгэлийн нийтээр аутизмтай хүүхдтэй танилцах тэдний одоо ертөнцөөр аялах юм дэлхийд таниулах өдөр болдог. Тэг үүнтэй холбогдуулан та хоёрыг зочноор урьсан байгаа. За хүүхэд бүр ер нь ижил бишэлтэй өөр ертөнцтэй байгаа. За бас энэтэй уянга маань яаж энэ төвтэйгээ холбогдов? За энэ төрлийн хүүхдийн онцлог шинж тэмдгүүд юу вэ? За эсвэл өөрийн чинь өөр хүүхд дотор юм уу садан төрөл дотор бас юм аутизмтай тийм өөр ертөнцтэй хүүхд байна. За одоогоос нэг 5 жилийн өмнө ерөнхийдөө манай охин аутизм өрөөний эмгэгтэй гэж онцлогдоод Турк улс руу явсан ах сургалт дэмжлэгээ судлахаар тэгээд Турк улсад яг аутизмтай хүүхдтэй ажилладаг ийм одоо дэмжигтэй гэх юм уу те одоо хэлэхээр дэмжигтэй сургалтын төвөдөд хүүхдтэй хамруулад маш сайхан үр дүн гаргаад тэгээ энэ хугацаанд нөгөө аутизм төрөмс байгууллагын үүсгэн байгуулагч октябрь захиралтай танилцаад Туркэд тэгээ ерөнхийдөө одоо энэ салбар руу орж эхэлсэн гэх юм уу. Тийм тэгээд цаашдаа энэ 5 жилийн хугацаанд ер нь маш олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон одоо аутизмтай, даунтай, өөр онцтой хүүхдүүдтэй бол ингээд бодит кейсүүдийг бол хаалтнуудаараа харж үзлээ. Тийм тэгээд 4 сар бол онцгой сар байгаа. Аутизмыг таниулах сар болдог. Тэгээ энэ сарын хүрээнд бол ерөнхийдөө аутизм өрөөний эмгэгтэй хүүхдүүдийг олон нийтэд таниулах, ойлгох маш чухал гэж үздэг байгаа дэлхийн дээр. За булгаагаас асуухад бас өмнө ингээд энэ төвд биш ингээд энгийн цэцэрлэгийн хүүхдүүдтэй бас хамт ажиллаж байсан байна. Жишээлбэл 30 хүүхдтэй нэг анги байг гэж бодъё л да. Тэр хүүхдүүд дотор энэ төрлийн өөр хүүхэд байлгах танд анзаарч ирсэн шинж тэмдэг анх бий юу? Мэдээж байлгүй яах вэ? Одоо ингээд эхлээд ангид орж ирэхдээ чихээд орж ирэх. Ангид орж ирчээд ингээд болонд өөрийгөө тусгаарлах. Нэг үйлээ ингээд давтаж өсөрдөг бол өсөрдөг. Яг ингээд гар хурууны хөдөлгөөнтэй бол яг тэргээ ингээд давтамжтайгаар хийдэг. Тэгээд цаашлаад одоо ингээд хоолтын үед харахад ингээд хоолоо яг ингээд арай өөр зориултаар арай өөрөөр идэх жишээлбэл асгаж идэх ч юм уу те. Яг нэг тиймэрхүү зүйлүүд ажиглагдчихсан. Ногоогоо ялгаж идэх. Зарим махын идэх, махын ялгах ч юм уу тийм. Тэгээ халав барихгүй, зарим гараараа идэх сонирхолтой. Энэ төрлийн хүүхдүүд байдгийн байна гэдгийг нөгөө энгийн хүүхдүүд байхдаа анзаарч эхэлсэн байна шүү дээ. Хоёрдугаарт болохоор энийг бас нөгөө дэлгэцийн хамаарлын мөнхөд хөдөлгөөнтэй хүүхэд тэгээд ийм маягаар андуурч ирсэн тохиолдол бий юу? Бага. Анхандаа нөгөө нэг залуу багш болохоор ерөнхийдөө бол дэлгэцтэй амир хамаатуулж үздэг байсан. Эцэг эхчүүд нөгөө утсаа хүүхдтэй утасны зохисгүй хэрэглэнээс болоод эхлээд энэ хүүхдүүд ингээд яриахаа болчлоо доо ч юм уу те. Тийм хандлагууд бол андуурл гэсэн үг. Андуурл тий. За ер нь энэ аутизм маань эмгэг юм уу, өвчин юм уу?
халдварлагдгүй үгүй юу эдгэрдэггүй гэдэг ингээд эцэгчүүдийн донд буруу зүрх ойлголт байна л да. Ийм хүүхдээ ингээд хүүхдээ явуулахгүй тэргээд энэ төр та ямар бодолтой байдаг вэ? За аутизм маань бол өвчин биш, эмгэг гэж явдаг. Ерөнхийдөө хүүхэд гидсэн байхад процесстол ерөнхийдөө аутизм өрөө эмгэгтэй болсон байна гэсэн. Яг Монгол улсад одоогоор яг гидсэнд нэг уншилж чадахгүй байгаа. Олон улсын түвшинд бол Америкт бол яг гидсэн байхад нэг уншилдаг болсон байгаа. Эмгэг гэхээр нөгөө ялгаа нь юу вэ гэхээр ерөнхийдөө өвчин шиг ийм угаад идэгдэг зүйл биш, халдварлалтай өвчин биш. Эмгэгтэй төрсөн ч гэсэн аутизм өрөө эмгэгтэй хүүхэд маань яг тухайн хүүхдэд тохирсон сургалт одоо тийм эмчилгээг авах юм бол сайжирдаг гэсэн. Булгаагчаас асуухад сая ингээд хүүхдүүдийн дэлгэцийн хамаарал бусад аутизмын андуурчсан тохиолдол байгаа тийм. Бас тэдгээр өөр ертөнцийн хүүхдүүдээс та өөрөө суралцж өөрийгөө нээж таньжсэн тохиолдлууд байна уу? Хүүхдэд дамжуулж өөрөө тийм танд мэдэхгүйсэн зүйлүүд байгаа шүү дээ. Тэр хүүхдийн онцлогийг мэдэрч эхэлж байсан үеэд ингээд ах нэг ингээд хүүтэн ингээд усанд хит мэдрэг хүүхд байгаа байхгүй юу? Тэгээд одоо яг тэр зүйлээ ингээд хийхээрээ яг ингээд тухайн хүүхд ингээд амар тайвшраад тэгэхээр одоо тэр гаргаад байгаа зан үйлүүд нь өөрт нь бас таатай мэдрэмжийг төрүүлээд байгаа болохоор энэ үйлдэлийг хийгээд байгаа юм биш үү гэдгийг анзаарч байна тийм. Уянгаа маань жишээлбэл эдгээр хүүхдүүд маань бас давуу талууд байна. Тэгэхээр энэ дээр танд бас анзаарч байсан зүйлүүд байна уу? Нэг зүйлийг маш хурдан тогтоох юм уу тийм. Ингээд нөгөө хөгжим дээр ч юм уу за спорт дээр ингээд ажиллаж байсан зүйлүүд байна. За маш нөгөө одоо мэдрэг байдаг гэдэг чинь мэдрэхүй эрхтнүүд нь өөрөөр ажилладаг гэсэн ингийн үнийгүүд бол тэгэхээр нөгөө дуу чимээ мэдрэх хүүхдүүд одоо жишээлбэл жижигхэн чимээг маш тодор сонсдог ч гэдэм үү те хөгжмийн амир наривчлалтай тэр одоо нотуудыг ингээд хүлээж аваад цээжилж чаддаг тийм хүүхдүүд байдаг. Жишээлбэл одоо ганц сонссон хаяа сонсоод тогтооцсон ч гэдэм үү. Эсвэл ганц сонссон дуугаа шууд цээжилждэг тийм тогтоолттой хүүхдүүд байдаг. Эсвэргээрээ бас харааны мэдрэхүүн илүү хөгжсөн хүүхдүүд байдаг. Жишээлбэл одоо нөгөө өвчтөг үсэг ерөөсөө заалгаагүй хэрнээ нүдэрээ харцсан одоо нөгөө гадаа байдаг банкны лого байдаг тий одоо эмийн сангийн аптек гэж бичсэн бичиг гэ тий тэдрийг хараа шууд тогтооцсон. Нөгөөтөө ингэ бичээд өгөлтэй. Ерөөсөө хинч заагаагүй байхад. Тэгэхээр нөгөө харааны хурд одоо тэр сонсохын хурд одоо тэр мэдэрч байгаа болгон хүүхд болгон тэр өөрөөр идэг гэсэн. Яг үнэ. Тэгэхээр энгийн хүүхдүүд гэсэн нэг анги тийм шүү дээ. Хүүхд болгон өөр шүү. Нэг хүүхд маш хурд ярьдаг бол нөгөө хүүхд нь баг ярихыг хүсдэггүй. Үргэлж гүйж яхахыг хүсдэг хүүхд байхад дэлгүүхийг хүсдэггүй. Үүнтэй адилхан бас ийм онцлог давуу талууд бас их байна. Үүнийг олж харахад одоо нөгөө гол олон цагийг хамт өнгөрөөж байгаа багшаа оролцоо бас хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ дээр та ямар бодолтой явдаг вэ? Энэ дээр бол ер нь бол хүүхдээ маш сайн анзаарах хэрэгтэй. Анзаараа за манай хүүхдээ ямар чадвар нь илүү байна, ямар чадвар нь сул байна гэдгийг ойлгоод ерөнхийдөө сул байгаа чадварыг хөгжүүлээд давуу байгаа чадварыг ерөнхийдөө баланслаад явбал илүү тохиромжтой. Жишээлбэл нөгөө харааны ой тогтолтой хүүхдээ яаж хөгжүүлэх вэ гэхээр аль болох зурган картаар илүү сайн нүдэн баримжаагаар ойлгуулж явах юм бол илүү сайн тогтоодог ч гэдэм үү. Сонсох чадвар сайтай хүүхдээ хам бол аль болох үгнүүдийг ингээд давтаж хэлүүлэх юм уу те сонсохороо хүүхдийн тогтоодог. Тэгэхээр нөгөө сурах чадвар нь хүүхэд болгон нэр ямар вэ гэдгийг эцэгчүүд өөртөө анзаарч чадахгүй байлаа гэхэд ядаж мэрэгжлийн багш нарт үзүүлээд за манай хүүхдээ одоо те сурах чадвар нь ямар байна, ямар арга барилаар явал тохиромжтой гэдэг зөвлөгөөг авч явах хэрэгтэй гэсэн. Булгаагч жишээлбэл хүүхдүүдтэй одоо ажиллаж байхад янз бүрийн насны хүүхд байгаа. Тэдэн тохируулсан юм төлөвлөгөө гаргаж эцэгчтэй хамтран ажилтдаг. Ерөнхийдөө одоо эхлээд хүүхд маань манай сургалтын төвд ирээд үнэлгээнд ордог. Үнэлгээг яах гэж авч ирнэхээр тухайн хүүхдийн яг ингээд мэдж байгаа зүйл нь юу байгаа юм, мэдэхгүй байгаа зүйл нь юу байгаа юм. Тэндээсээ харж агаад хүүхдэд маань тусгай хөтөлбөр гардаг. Жишээлбэл ингээд 3 настай хүүхд, 4 настай хүүхд бүгдээрээ чадамж нь өөр байгаа шүү дээ, тий. Тэрэн дээрээ хамаарад ингээд хөтөлбөр гараад тэр хөтөлбөрөөсөө салгаалаад хүүхд дээрээ ахиад жижигхэн юм сет гардаг. Тэгээд тэр сетийнхаа дагуу ингээд хичээлээ орж агаад 5 хоног яваад ингээд 5 дахь өдрөө баттгаад тэрнээс ингээд чажгаагаа чекэлж хаагаад дахиад шинэ хөтөлбөр гараад явдаг гэсэн. Хүүхдийнхаа хөгжлийг хараад эцэгчтэйгээ бас ярилцаа тий. Гэрт болон танхим гарч байгаа төвшлтүүдийн талаар ярилцаа дахиад төлөвлөгөөгөө шинжилгээ явах нь. Хэн уянгаа багш маань эдгээр хүүхдүүдийн бас гарсан сайн түүх кейс тийм дурсамж байна уу? Байлгүй яг одоо манай төв маань байгуулагдаад 23 оны 1 сараас гэдэг чинь одоо 3 дахь жилд орж байна.
Тэгээ хамгийн их байгуулагдсанаас хойш ингээд сургалт тасралтгүй авсан хүүхдүүд одоо ингээд сургуульд орж байгаа хүүхдүүд байна. 3-тагаас аваад ингээд энэ жил 6 нас хүрээ сургуульд орж байгаа. Анх 3 настайдаа огт юу ч ярьдаггүй одоо маш их стресстэй одоо уйлдаг тийм хүүхдээсэн бол одоо ингээд 6 хүрээд ярьдаг болсон намар сургуульд орж байгаа хүүхдүүд. Бараг ингээ гаднаас нарахад ингээ хүүхдүүд гэж андуур харсан тийм. Тэгэхээр ер нь тууштай эцэгчүүд маань ингээ багаас нь хөгжүүлэх юм бол манай хүүхдүүд бол үнэхээр чадамж сайтай болж чаддаг тийм. Зарим ээж аавнаар мэдээлэл муугаас болоод хүүхдүүдээс хаалганы хаанд гэдэг хугацаанд орхитуулсан байдаг л да. Тэгээд жишээлбэл 10 нас дээш 13, 15, 16, 11 ороод ирэхэд хэл ярианы болон хоцрогдол орсон хүүхдүүдтэй ажиллаад бас саяын акцийг гаргах боломжтой юу? За ер нь бол яг хүүхдийн хөгжлийн онцлог нь аль болох бага наснд нь эрт онцлоод эрт одоо хөгжүүлэх юм бол илүү сайн хурдан гардаг. За яг энэний хүрээнд бол одоо манай дээр өсвөр насны хүүхдүүд орж ирсэн ч гэсэн явцсан нөгөө сургуулийн өмнөх наснд сургалт авсан хүүхдийн бол удаан байдаг. Тэр мань өөрөө угаасаа нөгөө сурах чадвар чинь хүний тархичин настай холбоотой штэ. Аль болох залуу наснд их юм сурвал илүү сайн тогтолт сайн байдаг гэдэгтэй холбоотой. Тэгэхээр яг хүүхдүүд дээр ч гэсэн яг адилхан байдаг. Тэгэхээр аль болох эрт хүүхдээ мэдээд эрт хүлээн зөвшөөрөө сургалтаа авбал хүүхд чинь сургуульд ороход бол ер нь ингээ хүүхдийн дунд ингээ нийгэмшүүд явах бүрэн боломжтой. Булгаагч маань эдгээр хүүхдүүдтэй ажиллаж байхад ер нь бас залуу хүний өвтэй шантрах хэцүү тохиолдсон шүү дээ. За одоо ингээл төмний хүүхдийн төлөө өдөржинд үзүүлдэг чийдэл тэгтэл хүүхд маань ахиц гардггүй эцэг эхүүд нь хитрх юм шаардаад байдаг те. Ингээд үл ойлголцоод бас за энэ мэрэгчлээ болиото хүүхдүүдтэй ажиллахаас одоо шантрах гэдэг юм ухрах тохиолдол сэтгэл зүйд гарч яваа да. Шантрах гэхээс илүү одоо ингээд хүүхд болон маань одоо ингээд 6 сар яваад тайлан тавьдаг л та. Ингээд тэгээд тодорхой хэмжээгээр энэ хүүхдүүд маань ингээд ганцаарчилсан сургалт авч байгаа хүүхдүүд маань маш их ахиц гарсан байдаг. Тэгээд энэ тайланг тавьсны дараа ингээд эцэг эхчүүд багшид амар их итгэл хүлээлгэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би шантрахаас илүүтэйгээр энэ эцэг эхчүүд ингээд урмыг яаж хугалахгүй байх вэ те. Өшөө битээр яаж хурдан хугацаанд тэр төвшөнд хүрэх вэ гэд ингээд зорилго тодорхойлоод ингээд ер нь эцэг эхчүүдийнхээ өмнө амар их ингээд хариуцлага хүлээсэн юм шиг санагдаад. Шантрахаас илүү өөрийгөө олон дайчилж дахиад хүүхдтэйгээ хөгжиж илүү төвшөнд гарахыг хүсдэг байх нь те. Дараагийн төвшөнд хүрэхэд одоо энэ хүүхдэд ямар арга хэрэглэх вэ гэдэг ингээд дараагийнхаа ямыг л бацдаг даа. Эцэг эхчүүд мэдээж их хүлээлттэй байдаг л та. Тэгээд бас их зүйлийг хүсдэг. Тэгээд яалчгүй нөгөө хүүхдээр биелгэж чадахгүй те. Одоо команд байна, янз бүрийн үг хэлдлүүд байна. Тэгэхэд нөгөө нас нь ингээд үеийнхээ явцсан боловч өөрөө хоцрогдолтой байгаа шүү дээ. Энэ дээр эцэг эхчүүд яг бохимдаа те зарим нэг харилцааны хувьд жоохон зөрчил үүсэх тохиолдол үе гарч ирсэн нь. Мэдээж яг ингээд одоо өөрийнхөө хүүхдийг бусад хүүхдтэй харьцуулаад байна шүү дээ тий. Гэтэл энэ маань ингээд угаасаа хүн болгон л хүнээс ингээ бүгдээрээ өөр төвшөнд байгаа шүү дээ. Тийм болохоор яг эхлээ хүүхдийн амар сайн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эцэг их хүлээн зөвшөөрнө, тэгээд багш нар хүлээн зөвшөөрнө, хичээл орох жаа. Тэгжээч цаашдаа нийгэмд бид нар хүлээн зөвшөөрөх байхгүй юу? Тэгэхээр энэ хүүхдтэй та өөрийнхөө хүүхдийг битээ харьцуулаарай. Энэ хүүхдийн давуу тал нь юм бол танаа хүүхдийн давуу тал нь ийм байж болно. Хэдүүлээ энэ дээр ингэж хамтарч ажиллах юм шүү гэдгийг л эцэг ихтэй маш сайн ойлгож байгаа. Зөв тэгснээр л ер нь цаг хугацааны хувьд үрдэн гаргана. За төрөөс засгийн хэмжээнд бас одоо танаа төв болон бусад төвүүд хамтраад ингээд зөвшөлж түрээд бас тодорхой хэмжээний нэг санхүүжилт авдаг болсон гэдэг нодлон би нэг тийм мэдээлэл авч ирсэн. Тэгээд энэ маань одоо яг төр засаг улсаас тодорхой хэмжээний мөнгө танаа төвүүдээр орж ирж бүрэнгүүцэж чаддаг юм уу? Хүүхдүүдийн хүртээмжтэй байж чаддаггүй энэ тал дээр та ямар бодолтой байдаг? За дэмжих төвүүд ерөнхийдөө 2025 оноос хойш улсаас санхүүжилт авах эрх зүйн одоо орчин бүрдсэн. Үүний хүрээнд бол 2025 оны 6 сард бол хөгжлийн бишрэлтэй хүний нөхцөлийн ерөнхий газраас тендер зарлаад за яг энэ дэмжигдүү хөгжлийн бишрэлтэй хүүхдэд ажилтдаг дэмжих төвүүдэд одоо сургалтын дээр нь улсаас санхүүжилт олгож эхэлсэн. За үүний хүрээнд бол нийт 600 гаруй хүүхэд бол 2025 онд одоо юм улсаас хөнгөлт авсан гэсэн сургалтын дээрээ. За манай төв одоо эдгээр хөнгөлт авсан дэмжих төвүүдийн нэгээр бол шалгарсан байгаа. Нийт 12 байгууллага шалгарсан. За үүний хүрээнд бол одоо манай төвд явдаг байсан цагаар ганцаарсан сургалт авдаг байсан хүүхдүүд маань бүтэн өдрийн сургалтанд хамрагдах боломжтой болсон гэсэн. Онцлог давуу тал нь юу гэхээр одоо нэг ганцаарсан сургалтаас гадна бүтэн өдрийн цогцоор нь одоо барай засал асаргаа хоолунд гээд тэр хүүхдийн нийгэмшгүүдээр маш их ахиц гарах юм боломж хүрсэн. За 2026 онд дахиж мөн тендер зарласан. За энэ дээр харин жоохон асуудалтай болсон.
Яагаад үг гэхээр ерөнхийдөө тендерийг одоо олгож байгаа санхүүжилтийн дүн нь буурсан. Тэгээ дээрэс нь оролцож байгаа байгууллагын тоо ихсгээр зарим байгууллагууд одоо шалгарахгүй байх магадлал. Зарим байгууллага шудраг бусаар өрсөлдсөн ч гэдэм юм маш их асуудлууд гарч байгаа. Тийм тэгээ манай байгууллагын хувьд бол тендерт бол гомдолтой гэдэг гомдол гаргаа явж байгаа. Тэг яг шудраг бус байдлаар ингэж шийдэхээр эргээд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагаас ингээд доголдол үүсэх. Хор уршигтай гэсэн. Тий, хор уршигтай байгаа. Тэгэхээр эрх зүйн орчин дээр сайжруулдаг шаардлагатай байгаа. Яг энэ санхүүжилтийг бодит үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд болгомоор байна. Тендер гэж ингэж явахаар ерөнхийдөө тендер жоохон бодлоонтох магадлал маш өндөр. Дундуур нь ингээд яг улсаас ингээд шийдвэр нь гарсан боловч тэрийг яг зөв хүндээ очиж гин үгүй юу гэдэг дээр процесс дээр алдагдал үүсэж байна. Би танай төвөр бас очиж сочилж үзсэн л дээ. Таалагдсан маш сайхан эрүүл орчинтой гадна талбай хүүхдийн тоглоом аюулгүй байдлыг аягүй санагдсан. За мэдээж бас энэ улс тодорхой хэмжээний мөнгө ингээд бас нэг тусламжийн гараа сунгаад энэ чинь хаалттай байлаа шүү дээ. Ингээд нэг үйл ажиллагаад цөөн хэдэн төвүүд цөөхөн хэдэн 600 гаруй хүүхд хамрагдж байгаа ч гэсэн анханасаа бас нэг зөв баримжаатай угс өрн зөв тавигтай явуул цаашдаа олон мянган хүүхд хамрагдаж олон аав ээж нар бас энэ бас нэг шаналгаанаас амжирхол өгж хардаг. Тэгэхээр яг үнэлдэ энэ очих ёстой газар очихгүй дунд нь одоо хувийн хувьсгалын хүмүүс нийлэх цэцэрлэг сургууль байгуулж байгаа нэртэй ингээд хөрөнгө мөнгө завсчих юм бол хүрх ёстой хүүхдүүдэд хүрч чадахгүй маш харамсалтай болно. Үүний гор шүршин нь ерөөсөө хүүхдэд л очдог. Энэ төрлийн болон бусад давны болон өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ер нь асаргаанд байгаа гэр бүл бол эдийн засгийн маш хүндрэлтэй орчин бүрддэг. Заавал нэг нь хүүхдээ харж үлдэх. За нэг нь хүүхдээ одоо тэжиж өсөөхин тулд ажил хийх болно. Хоёрдугаар бас залуу гэр бүлнүүдийн хувьд энэ төөрөгдөл үүсэж зөрчил үүснээс болж салалт аягүй хүйсдэг. Хүүхдээ голох, чамлах юм зүв бос одоо юм сонир. Ягаад энэ өвчин эмгээгээч ялахгүй энэ дээр жоон төөрөгдөл үүсээд байдаг. Тэгэхээр ер нь энэ тал дээр та бүхэн маань мэдээлэл өгөхийн тулд эцэг эхчүүд болон за өөрийн төвөөс гадна бусад сургууль соёлууд дээр энэ талын мэдээлэл сургалтуудыг одоо сайн дурын үндсэн дээр хийх хэдрэг үйлдэлүүд хийж гэнэ та бүхэн. Тэглэвээ хав за манай байгууллага анх 2022 онд үүсгэн байгуулагдсан. За энэ үүсгэн байгуулагдсан хугацаанаас эхлээд нөлөөллийн аянуудыг маш эрчимтэйгээр хийж эхэлсэн. Олон нийтэд энэ талаар ойлголт өгөх. За тэгээ сургалт өндөлбөргөө зохион байгуулах гэдэг маш олон арга хэмжээ зохион байгуулжсэн. Үүний хүрээнд одоо хүмүүсийн энэ талаарх мэдлэг ойлголт одоо анх байсан үеийг одоо сарцсангаас нэмэгдээд эцэгчүүд эрт хүүхдээ мэддэг болж байна. Ой 8-аас 9 сартад нь мэдээд манай хүүхдүүд ингээд шинж тэмдэг байгаад байна. Одоо яах вэ хөө гэд. Анх ч бол баг 6-7 удаад нь мэдчихээн гэж орж ирдэг гэсэн манай дээр. Нилээн хожоо мэдчихээн гэсэн үг тийм. Хандах харилцах нэг газраач мэддэггүй. Хандах газраач мэддэггүй, хаашаа явахаач мэддэггүй тийм. Төөрөгдөлтэй ингээд олны анд амжаад Турк руу явуул сайн гэн, Орос явуул сайн гэн, ийм гээд нөгөө цаана дахиад гэр бүлийн харилцаа санхүү яригддаг байсан. Булган агш явж гисэн одоо ингээд хүүхдүүдтэй ингээд харилцаанд ороод ажиллаа явж хахад харьцангуй одоо нөгөө бусад энгийн хүүхдүүдийн ээж аав нарын ойлголттой бусад одоо үед энгийн найзууд байгаа шүү дээ. Тэдний ингээд харилцаа хандлага одоо бас ингээд арай төгшин ахсан харьцангуй нийгэмд идгэр хүүхдүүдтэй зөв зүйтэй харилцаа үүссэн гэж хардггүй та. Тий, ер нь бол анх үед бол эцэгчүүд яг таны хэлснээр нөгөө нэг өвчин гэж ойлгож хүлээж авдаг байсан. Одоо сүүлийн үед бол ингээ анзаараад хат хүмүүс автобусанд хүртэл явж хат ийм хүүхд юм байна те гаргаж байгаа шинж тэмдгийн хүртэнд ингээ хараад бачиглаад бас ингээ ойлголттой болцсон. Хүлээжтэй байгаа. Жишээлбэл одоо Бинга маань Туркт байсан те. Туркийн тэргуун хатагтаа Вилдор юм кемп байгаад гэж ойлгосон би. Тэгэхээр би бас бодож байсан аахгүй энэ жил одоо бас ингээ хамтраад эцэг эхчүүд бусад төвүүд хамтраад нэг ингээд ерөнхийлөгч бас уламжлаад тодорхой хэмжээний мэдлэгтэй хүмүүст нь уламжлаад ерөнхийлөгч Вилдор ямар нэг юм арга зохион байгуулах юмсан. Болдог бол одоо ерөнхийлөгчийн эхнэр энийг зоргоор хардаг бол эмэгтэй хүний хувьд ээж хүний хувьд те ерөнхийлөгчийн тэргуун хатагтаа Вилдор ингээд эдгээр болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нэг юм үйл ажиллагааны төв нэхүү яаж үйлчлэгээ үзүүлэх үуч их хүний үүднээс төр засгийн үүднээс ингэж холболт хийвэл зүгээр үуч санаачлах хэдүүлээ яриад бас нэг явсан төдийлөн үр дүн төрсөнгөө жоохон зогсонгүй байдалд орчлоо. Яг хөө энэ удаад биш ч гэсэн хожим бас биелээ олох болж бодож удаад бидний юм үйл хийгээд байгаа. Энэ дээр та ямар санаа бодлоо байна? За Туркийн хувьд бол ерөнхийдөө яг энэ хөгжлийн бэрхшээлийн салбар нь бол манай Монгол улсаас 20 жилээр төрүүлээ явцсан байна. Тэгээ одоо яг Туркийн СОБ гэдэг аутизм хүрээлэн байдаг. За тэр маань болохоор Туркийн ерөнхийлөгчийн одоо нөгөө эхнэрийнх нь
одоо дэрэгдэх сангаас санг хүчлэлтэй авдаг. Тийм. Ерөнхийдөө төрийн одоо нөгөө оролцоотой тийм байгууллага гэсэн. Тийм маш том зохицолбор байдаг. За тэр төвдөө манайх бол хамтын ажиллагааны гэрээтэй ингээд ерөнхийдөө багш нараа бэлдсэн байгаа. Тэр төвийн багш нараар уламжлаад яг тэнд очиж үзээд нүдэрээ үзэж хараад ерөнхийлөгч ч юм уу тий одоо манай төрийн яг энэ чиглэлээр энэ хүүхдүүдийн төлөө ажиллая гэж бодож байгаа их хурлын гишүүд хэн ч гэж болно тий яг тэр төвийн үйл ажиллагаанд очиж танилцаад за үнэхээр манай Монгол улсад яг ийм төв байх хэрэгтэй юм байна гэдгийг нүдэрээ үзэж харах юм бол хэрэгжүүлэхэд илүү ойр болно гэсэн үг. Тэгэхгүй яг одоогийн байгаа манай дэмжих төвийн одоо байгууламж бол үнийг л жижиг юм л дээ тэрнтэй харьцуулахад тэр маань маш том зохицороо төв баг. Тийм гэсэн. Одоо өвөл зүгөө бараг сургалт явагдаад амтмалтай харьцуулаад ингээд явдаг. Тэгээд тэнд бол ерөнхийдөө дотроо яг хөгжлийн бэрхшээлтэй хөгжөөсөн бассейн байгаа. За хорс терапи буюу морин эмчилгээ байгаа. За тэгээ ганцаарсан нөгөө хичээл ордог анги танхимууд байгаа. Дээрээс нь хөдөлмөр бэлтгэх нь хүртэл хамтаа байдаг. Өсвөр насны хүүхдүүд ирээдүйд ажлын байран дээр ажил хийхэд одоо жишээлбэл ядчил нөгөө хоол хийгээд сурчих тоогоочийн бэлтгэл дамжаан тэндээ ингээд өдөр тутам заагаа явчихдаг гэсэн. Тэгэхээр маш том цогцолтой байна. Тэгэхээр яг түрүүний нөгөө ярианд дурддагсан хэдэн төв байгуулахад хэдэн ийм цэцэрлэг сургууль байгуулахад нь чухал шүү. За байгуулж болно. Гэхдээ нэгэн зүгт харсан байвал зүгээр гэж харддаг. Яг айхтар нэг юм том кемп төвтэй болж чаддаг юм ахад бид нар бас зориг санаагаа нэгтгэгдсэн төвүүд би энийг хардаас ирдэггүй, муулцдаггүй, магтаалдаггүй ингээд эцэг мөчд хүүхдүүд ирээдүйн Монгол улсын ирээдүйн талаа яригдж байгаа учраас тэрний ашиг хонжоо тэдний байшин нэг давхар хоёр давхар гэж яригдах нь чухал биш. Хоёрдугаар тэр тодорхой хэмжээнд яг ийм өөрсдийн гэсэн байртай дээр болчвол тэнд итэм байрлуулах, за эмнэлгийн ор дээр байрлуулах, банктай харьцах, кинор үйлчилгээнд ингээд зоочрлж орох, дэлгэцийн киногод хамтдаа мини кино жарт үзэх юм уу ийм орчин бүрч юм бол одоо энэ хүүхдийн чинь өөрөө багасна гэсэн ойлголт байхгүй харагдаа танилтаа. Тэгээ зөвхөн аутизм биш. Бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэргийн зэрэгтэй зорчих боломжтой. Аюулгүй байдлыг хангасан ийм нэг хөрхөн төвтэй болчвол хоёр төвтэй болоод байшин барилгыг ингээд зохицуулаад өглөө гэхэд энд бэлтгэх ажлын багшнаар бодсон хүчин шаардлагатай болчихно. Та энэ дээр булгаа ямар бодолтой байдгүй. Хүүхэд нь байгаад байна. Байр байшин байгаад байна. Тэгэхээр энд одоо хил засал, хөдөлгөөр засалтай ингээд олон төрлийн шаардлагатай болно. Тэгэхээр энэ дээр та багш болсон хүчний хэвд Монгол улсын хэмжээнд хүрэлцээ хэрвээ цааш яаж бэлтгэх боломжтойг шаарддаг. Хүрэлцээ бол хомос одоо зөвхөн ингээд манай төвөөрөө үзэхэд одоо ингээд багш ер нь мэрэгчдийн багш гэлтгүй одоо ингээд өөр ингээд салбараас орж иж байгаа багшийг ч гэсэн ингээд сургаад авъя гэхэд илүү орох хүчин их хомсоо байгаа байхгүй. Тийм болохоор одоо яг адилхан одоо за боловсролын их сургуулийн цэцэрлэгийн анги гэж байж штэ тий. Яг тэрэн шиг одоо яг тусгай хүүхдүүдтэй ингээд тусгай хэрэгцээт боловсролын багш гэдээ байдаг л да. Энэ дотроо бүр тусдаа ингээд аутизмтай хүүхдтэй ажиллах багш гэд ингээд бэлтгэх юм бол тийм илүү үр дүнтэй байна. Үр дүнтэй тэгээд бас одоо ажиллах хүчин маань ихсэх юм болов уу гэж бодож байгаа. Яг мэрэгжлийн сургуулаараа ингээд дамжуулаад сурагч багш. Цаг хугацаа санхүүг өвчсөндөө илүү тодорхойлогд шимэж өгнө. Дуугч юм багш би таны багшаар төгсөж гин гэж байгаатай муу адилхан. Тэгэхгүй манайхан чи яг өндө холилдоо танилтаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхд гэхлээр нөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ч холж ойлгоод байна. Аутизм юм уу, даун юм уу, дэлгэцийн хамаарлал үгүй юу, удмшдгүй юу, орон зай мэдрэмжгүй хүүхэд байна, хэд хөдөлгөөнтэй хүүхэд байна гэдэг энд ялгаа гарахгүй хоёр нөгөө сургагч багш нь яг сая булгаа багш хэлж байгаа адилхан төрөлдсөн зүйл алга байна шүү дээ. Тэгэхээр холбирж ажиллаад байгаа хүндээч хэцүү ер нь ач холбогдлын хувьд. Яг ингээд тусгай хэрэгцээт багш гэдэг төгсчөөр яг тэгжээтэл одоо энэ харааны бэрхшээлтэй хүүхдтэй ажиллах нэг арга маань нэг өөр. Аутизмтай хүүхдтэй ажиллах арга маань бас нэг өөр. Даунтай хүүхдтэй болохоор ингээ өөр болоод өвчж байгаа шууд яг тусгай яг ингээд чиглэлээр нь салгаад ингээд багшаа бэлтгэх юм бол үр дүнтэй байх юм болов уу гэж боддог. Хүүхд эцэгчүүд өвчсөн төрөлтөл үүсгэн багсан. Тэгэхээр ерөнхийдөө онцлоо тогтоолгоо за манай хүүхд энэ төрлийн байх магадaltaй байна гэвэл тэр багш дээр очиж илүү олон цагаар ажиллаж үр дүнгээ гаргана гэсэн. Тэгэхээр энэ дээр улсын бодлого яалч ингээд бас хэрэгтэй болж эхэлж байгаа байхгүй. Хүнээ бэлтэн. Саваа бэлтгэхэр сайлаа бэлт гэдэг шиг яг ийм орон зайд үрд. За өнөөдөр би цэнхэр бодлого хүмүүсээ сууж байгаа гэсэндээ мэдээ цэнхэр гэрэл асаах цэнхэр хувц өмсөх маягаар те ингэж нөгөө аутизмын түүхийг ярилцаж бусдад анхаарлыг төвлөрүүлдэг. Бусад орос оронд бол одоо байгууллагууд гадна гэрлээ асаах, улс хотууд бүр зориулттай нэг тийм гэрэл асаадаг. Тэгэл одоо лого тэмдэгэ зүүдэх. Бид нар одоо наазах нь Монгол улсад энэ тухай яригддаг байхад аутизмтай хүүхдийг яалгадах энгэрийн тэмдэг болон тийм таних зүйл алга байна шүү дээ. Юу гэж бодож байна та? Тэг яг нөгөө пасл хэлбэр бол дэлхийн нийтээр нэг юм лого маягаар явж идэг. Тэг яг Монголд бол энэ талаараас төдийлөн мэддэг хүн ховор идэг.
яг их хвчлэн нөгөө аутизм өрөөний эмэгтэй хүүхдэд эцэгчүүд багш нар л ойлгоод байдаг. Тэгээ улс даяараа яг энэ талаар ойлголтолмаар байгаа л байдаг тий. Бүр байхгүй. Одоо дэлгүүрт ороод үйлчлүүлээд банкнд ороод очрлоход аутизм өрөөний эмэгтэй хүүхдэнд явж хахад ядаж нөгөө очрын урдуур оруулаад үйлчлүүлдэг ч юм уу тий. Аав ээж нарай хурдан ячдаг. Энэ зохицуулт байхгүй байна. Яг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нөгөө шарт тэмдэг байдаг шүү дээ. Тэрийг бол хүмүүс ойлгож байгаа. Тэнгүүд аутизм өрөөний эмэгтэй хүүхдэд зориулсан тусгаалсан үйлчилгээч гэдэг юм уу тийм бас нэг ойлголт байхгүй байна. Хамгийн харин эмзэгдүүл нь энэ болчиход байна. Уянгатай ярилцаад тэр нэг хөөрхөн зүрхэн хэлбэртийн бааз юу зохиож исэн байхгүй юу? Энийг ингээд уламжлаад баталгаажуулчих юм бол одоо их сургууль болон замын хөдөлгөөнд оролцох нийгмийн харилцаанд үйлчлэгэнд орж авахд энэ төрлийн хүүхдүүд танигддаг бол бас зүгээр болоо түүнээс миний хүүхэд ийм гэдэг хүн эцэг хийний чинь бас ингээд зарлаад ингээд ашгараад гайхуулаад явахыг хүсдэггүй. Ийм бол хүний хувийн нууцлал, хувийн мэдээлэл учраас бас айгүй эмзэгэлдэг. Энэ төрлийн хүүхдүүд гинт хашгирдаг, доороо иргэдэг, савд ойчдаг, дэлгэр үйлчлэгээн дээр ороод одоо шалмалт дээр хөрвөх гэл кино, видео бид нар бүх юмнаас харж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм төрлийн хүүхд байна гэд айхтар хүндэтгэлтэй хандахгүй ч гэсэн нэг ийм харилцааны хувьд бид нар ийм зөв байдлыг барай авчвал зүгээр бодоод байна. Тэгэхээр Монгол улсад баазлаар ер нь дэлхийд танигддаг шүү дээ. Монгол улсад нэг зүрх хэлбэртэй өөрхөн баазл тэмдэг зүгээ явж байгаа. Энэ хөө нэг ийм төрлийн учраас хэд их наашаа цаашаа гүйж яах гэдэг ингээд ойлголттой бид нар зүрх өсгөө гэж хараад байгаа. Хүмүүс нөгөө ямар ч гаднаас нь хараад ялгаж чадахгүй учраас нэг эрхийн балаа хөхтэй гэж хардаг. Айлын зүрүүд. За энэ нэг зүрүүд дураараа хөхтэй орилж харлаа яваад байна. Аав ээж нь буруу мөжүүлж гэж хараад байдаг. Яс өмнөдөө нөгөө аутизм өрөөний эмэгтэй ингэж илэрч байгаа байхгүй юу? Тий. Бид нар энэ талаар одоо өнөөдөр аутизмыг дэлхийд таниулах өдрөөс гадна ярихаас өөр аргагүй болсон. Яг үүндээ бол эцэгчүүд ихэнх нь одоо хүүхдүүдэд одоо ууралт дургуйцах хэрэгтэй гар утас дэлгэцэн хамгаалалтаа болгоод байгаа. Энэ бол үнэ. Гэтэ яг энийг үндсэндээ андуураад байгаа. Тэгээд эмнэлэг дээр очихлоор аутизм бичиж जैन ингэх гээд яа гэдэг зарим нь энэ нуцнаас боллоо. Нэг бол ингээд удамшд юм танаад манад ийм юм байсан юм уу гэдэг ингээд гэрийн зөрчил ийм зүйл үүсээд байдаг. Энэ дээр булгааг шамар хотолтой байдаг. Яг нь ер нь миний тодруулж асууж байгаа зүйл бол нөгөө дэлгэцэн хамгаалалт гэхэд андуураад нэг бол хөдөлгөөний нэг орон зай баримжааг өдөр ингээд бус тохиолдол байна. Ингээл иймэрхүү үйлдэл харагдтал дээр л аутизм гэж яриад төлчлөө хүмүүс. Би энийг л одоо битгий хит туушраасаа энэ чинь хүүхдийн хөдөлгөөнтэй байх үе байдаг шүү дээ. Нас хугацаа за бас нэг утас дэлгэц сонирхох хугацаа байна. Ийм үе даван тулаад энгийн хүүхдүүд байх боломжтой шүү дээ. Энэ дээр одоо юу нөх вэ? Ангид ч гэсэн одоо нэг ийм хүүхдүүдэд анзаардахаар энэ танаа хүүхд ийм юм шиг байна нэмлэг рүү юу? Танаа хүүхд ийм юм шиг байна. Тийм машин руу юу? Ингээд нэг туушраад байгаа байхгүй юу? Энэ дээр та ямар бодолтой байдаг? Тухайн аутизм гэдэг одоо нэг ойлголт маань л ингээд дотмог байгаагийн шинжилтэй хамгийн түрүүнд ингээд нэрээр нь дутахад энэ хүүхд харж гин үү те тухайн хүүхд яг насандаа хийж чадах ёстой үйл хөдлөлүүдийг хийж гин үү тэгжээд л одоо ингээд аутизмтай хүүхд маань бас ингээд ихэлтэй орой ордог штэ те тэнгүүд манайхан угаасаа хожуу хилд ордог юм гэд гисээр агаад явдаг. Тийм болохоор эхлээд эцэгчүүд хүүхдээ маш сайн ингээд үйл хөдлөлцөн авирыг нь ингээд ажиглаж хараад тэгээд дараагаар нь ингээд тодорхой хэмжээний хандах ёстой газруудаар хандаад тухайн одоо ингээд аутизм ч явж тухайн нэг хүн танаа хүч ийм юм байна гэд шууд хэлж болохгүй байхгүй юу тэр хүнд. Тийм болохоор яг ингээд мэрэгжлийнх нь газар хандаасай л гэж хэлмээр байна тийм. За уянгаа гişээс сая. Хүлээн зөвшөөрөх гэдэг чинь гаж хэл байна. Эцэгчүүдээр байна. За эцэг эхчүүдээр тохиолдоод энэ бөөн борилоо боллоо салхаа нийлхүүдэд болоод хүлээн зөвшөөрөхөд дахиад энгийн сургуульд оруулах, энгийн цэцэрлэгт оруулах гэд бас буу асуудал үүсэж байна. Тэгнь. За ингээд эмээ өвнөөс сайдмууд болно. Ээж аваас эхлээд ингээд энэ дэр ямар үзэгдлээнд ажиглагдаж байна. Энэ дэр ерөөсөө л нөгөө яг булгааг шилдэг шүү аутизмын талаар ойлголт тутмаас л болж байгаа. Аутизмыг өвчин гэж хараад байна. Эдгэршгүй өвчин за тэгээд насан туршдаа ингээл байн хүний ясаргаанд байдаг гэж хараад байна шүү дээ. Гэтэл аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд минь хөгжих боломжтой, сайжрах боломжтой. Дааш одоо нөгөө нийгэмшээд өөрийгөө тий бүрэн бие даан авч явах хэмжээнд хүртэл сайжрах боломжтой байдаг. Гэхдээ эцэгчүүдээс маш их төвчээр шаарддаг. Тэрэн дээр нөгөө айл гэрийн оюун нуруу хугарна гэдэг штэ. Нэг тийм асуудлууд гарч ирдэг. Үнэхээр төвчээр шаарддаг эцэгчүүдээс тууштай байдал шаардна. Санхүү мөнгө гэл тэр маш их зүйлийг зарцуулах шаардлага гарна. Тэрэн дээр одоо ингээ улсаас тодорхой хэмжээний бас санхүүжилтийг өгдөг болж штэ тий. Тэгэхээр энэ дээр бас мэдээж эцэгчүүд энэ талаар ойлголт бас мэдгүй хүмүүс байж магадгүй. Хөгжлийн бэрхшээлтэй боршлоо манай хүүхд насан туршдаа аутизм гэдэг онцтой олчих учраас бид нар оншоо тавилахгүй байдаг. Хүлээн зөвшөөрөхгүй байдаг хүүхдээ. Тий, энээс болоод мөнгө санхүүгээр дутагдах гажууд асуудал гарч ирнэ. Эрт онцлогоонд ороод эрт онцлоод, эрт оншоо аваад, эрт улсаас халамжийн мөнгө аваад тий. Ингээ явах юм бол ядаж санхүү дээр нь улсаас ингээ тодорхой хэмжээний
мөнгө өгж байгаа байхгүй юу? Тийм. Тийм. Тэгэхээр нөгөө онш авахаар манай хүүхд ингээл насан туршдаа ийм өвчтөй болсон гэж ойлгоод байгаа байхгүй юу? Энэ бол өвчин биш, энэ эмгэг. Гэхдээ энэ эмгэгтэй байгаагийн одоо тэр хөгжлийн онцлог нь одоо тэр санхүүжилт аваад сургалтаа аваад ингээ явах юм бол хүүхд сайжирна. Тэгэхээр эрт мэдээд, эрт хүлээн зөвшөөрөөд, эрт хүүхдэд ойлгоод за манай хүүхэд ингээд эрэмдэг зэрэмдэг гэж ойлгоод байгаа байхгүй юу? Ер нь бол онш авчихаар. За бараг л ингээ хүн биш, бараг л ингээл байнга асаргаанд байдаг нэг антны үрэл ингээ антин шиг л хүлээж аваад байгаа хүүхдээ. Гэтэл тэр чинь адилхан хүн бид нартай л адилхан хүүхэд. Ялгаа нь гэхээр жоохон юмыг арай өөрөөр мэдэрдэг, өөрөөр ойлгодог. Жоохон онцлог нь харилцах арга нь өөр өдөг. Тэгэхээр тэрийг нөгөө эрт мэдээд, эрт мэрэгжлийн хүмүүстээр хандаад сургалтаа авах юм бол хүүхэд маань маш хурдан сайжирдаг. Давуу талууд олон байгаа. Дэлхийн мундаг алдартангууд байна. Байгаа тий. Гэхдээ яг тэр гоцгойд хүмүүс нь бол мянгад ганц ч гэдэг юм маш цөөхөн байдаг. Тэгэхээр энэ дээр бас хүмүүс алддаг. Хүүхэд толгоныг амар мундаг ой тогтоолтой гэж андуураад байдаг. Тэгэхдээ нөгөө хүүхэд толгон өөр шүү дээ мэдээж. Тэгэхээр мэдээж эрт мэдээд, эрт дэмжлэгийг өгөх юм бол тэр хүүхэд яаж хөгжих бол тэр хүүхдээс шалтгаалах байхгүй юу? Тий. Тэгэхээр аав ээж нартай бол нэг л зүйлийг хэлмээр байна. Танаа хүүхэд аутизмдаа гэж онцлох юм бол битгий санаа зовоорой. Харин эртхэн мэдсэндээ баярлаад эрт хүүхдээ хөгжүүлээрэй л гэж хэлмээр байна. Маш сайн сайжирдаг. Тий. Яг тэ нэг бидэрт сонсгож байгаа Монгол хүнд хол нэр томьёо. Тэгээд яг нүдэнд харагдах юм нэг татаж унаад юм уу янз бүр болоод ингээд нэг нүдэнд харагдах сөрөг зүйл нь баг болохоор ингээд тайвшираад нэг хэсэг нь хит удаа явж байна. Нэг хэсэг нь яана гэд хит улаар ингээд зүтгэж байгаа ийм хоёр дүр зураг л харагдаж байна. Тийм үү. Тэгэхээр энэ дээр бол яг хоёрын сая хоёлаа ярианд дурдж байна. Ойлголт дутмаг мэдээлэл муу байгаа учраас ам дамжин яригддаг. Тэгээд нэг ийм группүүд энэ чат нээсэн. Ийм лам сайн, ийм сайн, ийм аршаан сайн, ийм витамин сайн гэд ингээд яддаг. Чин үнэхээр уугаад идгээд үзүүлээд ламдаад аршаантаа төвчдөг бол одоо энэ асуудлыг бид ярьж цуухгүй. Тийм учраас хүүхддэрээ ажиллах, хүүхддэр цаг хугацааг хэр үр дүнтэй зарцуулна түүнээс л бүх зүйл шалтгаалж байгаа. Тэгэхээр өнөөдөр бас урилга хүлээж авч хүрэлцээрсэн хоёр зочин маш их баярлалаа. Хүүхд болгоны үнцэг өөр. Гэхдээ цэнхэр өдрөөр бид ингэж бас нийгэмд өөрсдөө таниулж цэнхэр дэлхийн хүүхдүүд ижилдэх хайрыг мэдрэх ёстой гэсэн энэ санааг мэдээлэлээс төгөөгч хоёрыг өрсөн. Тэгээд урилга хүлээж авч хүрэлцээрсэн хоёрт маш их баярлалаа. Манай үзэг сонсогчдод хандаж хэлэх үг байвал булгаагч маань хэлэх үү. Миний хүүхэд одоо ийм дээ гэж те нийгмээс ингэж хүүхдэд тусгаарлахгүй аль болох эрт уншаа аваад дараагийн арга замаа хайгаад сургалтандаа хамрагдаад эн чин өвчин биш эмгэг учраас ингээ шинж тэмдгээ гээгээд ер нь бол энгийн түвшин рүү очдог боломжтой зүйл шүү л гэж хэлмээр байна. Тэгэхээр бити шантраарай. За. Байна да. Онгаагш. За миний хувьд нөгөө эцэгчүүдэд айгүйх төөрөгдөл үүсгдэг бас нэг асуудал байдаг. Манай хүүхд хилд орохгүй байна, хил засалт явна. Танах хил засалтай юу гэж айгүйх асуудаг. Тэнгүүд нөгөө аутизм хүрээний эмгэгтэй хүүхдэд маань хил заслаас илүү одоо суурь чадрууд нь хөгжөөгөө байдаг. Хилд ороогүй шалтгаан гэхээр маш олон шалтгаан байдаг. За магадгүй тэр хүүхд даган дурах чадваргүй байхад аа гэд ангаагаад аа гэж хэлээрээ хил засалт очоод юу сурах байхгүй. Тэгэхээр тэр хүүхдэд даган дурах чадвар орохын тулд маш олон ур чадруудыг ерөнхийдөө системтэйгээр орж иж сайжирдаг. Тэгэхээр нөгөө эцэгч шууд хил засалт хилд орохгүй хүүхдэд яачаад өгчдөг. Цаг хугацаа санхүүгийн үед маш их асуудалд ордог. Тэгэхээр хүүхдэд ойлгоорой эхлээд манай хүүхд яг юун дээр хоцроод байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ хоцрогдол байвал тэрэн дээр нь суурь чадрын ахиулах чиглэлээр АБА сургалт ч гэдэг юм уу те ганцаарчлан сургалтуудаар эхлээд явж агаад дараа нь хүүхд маань ярьдаг болоод ирнэ штэ. Тэгэхээр нөх хил засалтай хаантахад бол асуудалгүй гэж зөвлөмөр байна те. Сургууль цэцэрлэгт ингээд найдад хэдэн цагаар өгж авсан ихэнх цагаа эцэг эхчүүд өвөө метал өнгөрөөж байгаа шүү дээ. Тэнд эдэж уух, бие засах, унтах хэвтэх бүх процесс өгж авсан эцэг эхчүүд маш сайн нэг анхаарах бүрэн боломжтой. Хоёрдугаарт айгүй бас ингэж нуудаг л та ичдэг нийгмийн харилцаанд орохоос хичээд хүүхдээ тийм асуудалтайг ингээд ярихгүйгээр хаалганы цаана айгүй хоцроодог. Тэгээд энэ байдланд амжирсны дараа араас нь хөөцөлдөг. Тэгэхээр энэ сая булгаагч хэлж байгаа шиг те ичээд зоохгүйгээр нийгмийн харилцаанд орж ин халдварлаг хүчин биш. Хоёрдугаар хаздаг хайрдаг хүчин биш. Эмгэг. Тэгээд энэ өөрөө бүр идрэг шатны хэмжээнд ирж маш сайн ингэж эмгэг нь ингэж хаягдаж гээгдэж явдаг. Энийг сайн ойлгоосоо. Хоёрдугаарт бас энэ төрлийн ээж аав нар нэлээд сэтгэл зүйн хувьд бас ийм эмзэг байдаг. Хүүхд дээрээ шанална, хань ижлийн харилцаан дээр шаналдаг. Тэгэхээр эдгээр хүмүүс амар хүндэтгэлтэй хандаад ойлголт байхгүй ч гэсэн зүгээр л энгийн орчихорой. Тэ хүн лимчинд бид нар дөндөө асуудлууд шүү дээ, амьдралын боримлоо. Тэгээд өнгийн хүүхдүүд нэг сургуульд, нэг цэцэрлэгт, нэг дээвэрд ор сурч байна.
болдын хүүхэд, батын хүүхэд гэж ялахгүйгээр адилхан хайрал өсгий. Инх юм бол Монголын ирээдүйд бас гэрэлтэй болно. Энэ төрлийн бид нар имхийг олон мянган тоогоор ярьдаггүй. Олон мянган төвүүдийг бий болгохыг хүсдэггүй. Ингээд одоо байгаа боломж болцоогоо ашиглаад ингээд хамт хөгж явах боломжтой юу гэсэн санааг л хоёроос бас сонслоо. Ингээд манай ярилцлага бол подкаст FM TV-гээр явдаг мөн 82.9 дээр ингээд явдаг. Тэгээд энэ талын мэдээллийг ирж хуваалцсан хоёр зочиндоо баярлалаа. Ажилт нь амьдралд нь азаргал хамгийн сайн сайхныг хүсье. За мэдээж нэвтрүүлгийн найруулагч Дэлгэр зэгтээ бас баярлалаа. Монголын үндэсний олон нийтийн харагдаа телевиз бас нийгмийн хариуцлагын хүрээнд бид нар өнгөрсөн жил 4 сарын 2-нд бас ингэж зочид урьж оролцож үзэгч сонсогчдын комментиг авч та бүхэнтэйс ингэ харилцаа үүсгэж ирсэн. Тэгээ энэ бас үйлчлэлийн хувьд ингээд өнөөдөр хоёр зочноо урьлаа. Та бүхэнтэй бас үзэгч сонсогчдоос ирсэн комментоор иргэн холбогдъё. За шаардлагатай бол хэдүүлээ энэ аян маань бүтэн 1 сар явагддаг те. Та бас жоохон дэлгэрүүлээд хэлвэл. Тэгээ 4 сарын турш ер нь бүтэн сарын турш үргэлжлэх аян байгаа. Тий. Яг 4 сарын 2-нд тэмдэглэдэг голдуу те. Тэгэхээр 4 сарын 2-нд болохоор яхаа тэмдэглэлт өдөр гэж явдаг. Аяны өрөөнд бол 4 сарын турш таниулах ажиллагаа явуулдаг гэсэн. Тэгэхээр өнөө босод эцэг эхчүүд бол нийгмийн нөгөө харилцааны хүмүүс маань 4 сарын 2-нд болоод дуусч төвчл ойлгоод байгаа шүү. Чи 4 сарда бүтэн аялах, зугаалах, талбай дээр арга хэмжээ явагдах, босод төвүүд дотоодоо хөөрхөн сурсан дуу бүжиг хөгжмөөр ингээд биеиндээ толлуулах те ингээд яг л нээлттэй сах юм арга хэмжээ болдог. Тэгэхээр ийм төөрөгдөлтэй бодолж байгаа ээж аав нар эмээ өвгөнөр босод хүмүүс байвал энд одоо 4 сард төвүүдэд хандаад босод томоохон болж байгаа ивент арга хэмжээнд бас үн төлбөргүй байгаа шүү дээ. Хүрлцэн мэдээлэл аваарай гэж бас энэ ташрамд хэлэх байна. Ингээд урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн хоёр зочиндоо дахин баярлалаа. Аз жаргал сайн сайхныг хүсье. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Та бүхэндээс ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа, амжилт хүсье.